За өдрийн мэнд найзуудаа. Миний би одоо ууланд явах гээд машинтайгаа Зайсангийн баруун энгэрээр хөдөө аж ахуйн сургуулийн тэрүүгээр өгсөөд одоо нэг хуучин сүрээгийн эмнэлэг гэлөө те тэрлүүл явж гэн дээ. За энүүгээр хөл хөдөлгөөн ихтэй, машин ихтэй байна. За монголчууд бол ууланд их явж байгаа юм байна. За миний би одоо энд нэг машины зогсоол болж уг нь тавих санаатай байна. Тэгээ зогсоол нэг сайн олдохгүй байх шиг байна. За ингээд би залуучуудад мөн надад найз нартай хандаж хэлэхэд өөрийгөө ялж сур, өөрийгөө удирдах сураа залуучууд. За өнөөдөр бол ингээд ийм сайхан нартай өдөр гадаа дулаахан байна. Бүгдээрээ сайхан ууланд биеийн тамир хийж болж байна. За гадаа ууланд биеийн тамир хийж алхаж явна гэдэг бол одоо биеийн тамирын зааланд фитнес клубт одоо бэлтгэл хийснээс хамаагүй илүү үр дүнтэй байдаг гэж байгаа. За энд бол агаар сайхан байна. За одоо ингээд энд та бүхэн харж байгаа бол энэ зогсоол руу маш олон машин ингээд байж байгаа юм байна. За одоо миний бие бол одоо энд нэг юм зогсоол болчихснаатай л одоо байна да. Энэ зогсоолч одоо олдохгүй юм шиг байна да. Тэгээд надад нэг одоо сайн тал байдгийг. Ерөөсөө ямар нэгэн машины ард хааж тэгж машина орхиж ерөөсөө явж сураагүй, чаддаггүй. Хүн тэх юм бол маш их уур дургу хүрдэг тий. Одоо зарим хүмүүс чинь машины арталд машина тавьчаад утсаа хаяад утсаа орхицсан тэгэл одоо тэр өнлөө уцтаад тэгэл дуудаал тэр хүн гарч ирэх юм байна л да. Тэгж бас болохгүй шүү дээ. Юу гэсэн үг үү? Ямар ч байсан зогсоол болоод хэн нэгэн хүнд гай болохгүй ингээд машина орхих ёстой гэж л одоо би ойлгодгийг. За одоо миний сурсан одоо Герман улсад бол сигналтах гэдэг бол бүр одоо дээд зэргийн одоо бүдүүлэг үйл явдал шүү дээ. Тэгэхэд чи манад бол одоо бие биенийг бүр цочтол хажуугийн хүний чихийг одоо баг хэнгэргийн одоо цоортор одоо тийм сигнал хийдэг. Тэгээд ерөөсөө за энд бол одоо зогсоол болох гэж бол зовх юм байна гэж би ойлголоо. За тэгээд ямар нэгэн байдлаар одоо энэ лүүл явхаас та энт рүү нэг зогсоол байна. Тэр лүү би очлоо. Манай нэг найз тэнд зогссон зогсоол бас ууланд чинь ганцаараа явхад бас өдөртэй байд юм аа. Тэгээд би одоо энд нэг зогсчих санаатай байна. За ингээд зогсонгоо машина барингаа лайв хийн энтер гэдэг бол бас тийм амар ажил биш юм байна. Гэс ингээд зогсоол олдчих байх гэж бодсон чинь зогсоол олдохгүй байгаа юм байна. За яах вэ тэгээд хэнд ч саад болохгүй амьдрын, хэнд ч саад болохгүй зогсон барина гэдэг бол бас амьдралын одоо том урлаг шүү тий. Тийм учраас монголчууд бид нэр одоо бие биендээ одоо юу яаж болохгүй саад тотгор болж болохгүй тий. Тийм учраас одоо машин зашинаа тавихтай ч зогсохтой ч одоо ерөөсөө тэгээд сайхан одоо бие биенээ хүндлээд одоо гой байх ёстой. За ингээд юугаа авлаа, тайгаан авлаа. Тий. За явхад бэлэн. За ингээд гарч байна. Машинаасаа гарч байна. За манай найз тэнд зогсож байна. Гэхдээ манай найз бол юунд орохгүй байгаа, камерт орохгүй байгаа. Манай найз бол их чухал. Тийм камерт орох сонирхолгүй хүн. За ингээд ахна ямар ч байсан да машина төгжээд хэвэж. Машин төгжигдсэн байх гэж найдаж байна. За ингээд одоо уул руугаа ирж байна. Найз нь гүйж явах уу дэшээ. За ингээд манай найз бол одоо намайг бодвол бас бэлтгэл муутай. Тэ. Надаас ихтэй бас нэг 10 гаруй дүү. Би бол одоо юм уу дүүгийнхээ хажууд бол
одоо дээшээ юу муу уул муудруу ингээ гүүгээ явчихдгийг. Цаадах чи удаа явна. Тэ би жаахан түргэн явна. Тэгээ маний хөрийн тэр нэг явуултанд нь би бол юу яддаг байхгүй юу? Одоо дасгалын тийм ачаал авдаггүй байхгүй юу? Тэгээд бол ах нь яадгүй гэхээр маний хөрийг хаяа гүйчдэг. Тэгээ нэг уулын өөдөө нэг 200 м гүйчээд амьсгаадаад тэгээ буцаж ирээд маний хөртэй хамт нэг жаахан алхаж жагаад тэгж жагаад амьсгаа жаахан дарагдахаар нь бас гүйчт юм ахэд. За өөрхийн одоо манайхан чи ингээд ууланд явах гээд бүгдээрээ очролцсон. Ингээд ийшээ зарим нь ингээд уул руу өксөх гээд зарим нь ингээд уруудах гээд маш хүндэл байгаа юм байна да. За тэгээд хан энэ дээр юу хэлэх гээд байгаа гэхээр бас Facebook-ийн найзуудтай юу гэх гээд байгаа гэхээр өөрийгөө одоо өдөртөж жолоодож сураа. Тэгээд одоо биеийн тамир спорт заавал хийж. Хүн бол одоо ер нь нэг их баян байх гэхээсээ илүү хүн эрүүл байх тэр нь их чухал юм байгаа юм шүү. Тэгээд эрүүл саруул байхын тулд хүн заавалчгүй одоо сайхан биеийн тамир спорт хийх ёстой юм байгаа. Биеийн тамир спортыг бол хийхэд бас хүнд их зориг хэрэгтэй. 7 хоногт 2-3 удаа дор хаяж спорт хийнэ гэдэг бол их цаг заваа гаргах, цагаа зөв зохицуулах. За одоо тэгээд хараа хүмүүс тийм бай. Тэндээс бол одоо хүмүүс наашаа ирж явна. За ингээд сая натаа ингээд хүмүүс зөрж байна. За ийшээ бол нэлээд өгсүүр байна. За муу ах нь бол одоо энэ өгсүүрлүү одоо маш хурдан алхаж гарна. Тэгээд ямар ч байсан өөрийгөө ялах хэрэгтэй. За би бол өнөөдөр нааша ирэхгүй байж болохоор л байсан. Манай гэрт одоо нөгөө сайхан нөгөө юу илдэ? Миний нөгөө цан байгаа шүү дээ. Дээр нь жийдэг. Тэр цан манаараа явж болно. Гэртээ сайхан мэдээ үзэнгээ, зурагт үзэнгээ, дуу сонсонгоо гоё одоо юм хийж болно шүү дээ. Гэхдээ би бол найзтайгаа хамт ийшээ уул руу явахыг бол илүүд үзэж байгаа. Энэ бол илүү үр дүнтэй, илүү агаарт, илүү сайхан. За тэгээ бас найзтай хань болж байгаа юм шүү. Миний найз бас наашаа явъя гэд. Тэгээ одоо найзыгаа явъя гэх болгонд нь тгий гэж дагаа гартыг. Ерөөсөө энэ бол нэгдүгээрт одоо бас найзыгаа бодож байгаа. Найзтай хань болж байгаа. Хоёрдугаарт бас өөрийгөө бодож байгаа. Ийм юм байгаа юм шүү. За тэгээд энэ сайхан уулаар цөмөрөө явцгаая. За энд одоо ийм олон монголчууд ингээд байн тэнд. За тэгэхээр миний найзууд өөрийгөө ялж, дотроо байгаа залхуугаа ялж спорт хийн шүү. Яг үндэ бол одоо би одоо л гадагшаа гарч биеийн тамир спортоо хийж ингэж ууланд явж гүйж болж игэл ингэж хараач явахгүй бол 10 жилийн дараа би явахаа болно. 20 жилийн дараа бүр хөдөлж чадхаа болно. Тийм учраас одоо би ингэж гүйж байгаа юм чинь 10 жилийн дараа явдаг хэвээрээ байна гэж л ингэж ойлгож байгаа шүү дээ. 20 жилийн дараа ч гэсэн бас миний энэ явж байгаа, чармааж байгаа, гүйж байгаагаас тодорхой юм бол үлдэнэ гэж ингэж ах нь бодож байгаа шүү. За найзууд минь дотроо байгаа залхуу хүнээ ялаараа. Миний дотор байгаа залхуу гүн далайг би бол ялъя гэж бодож байгаа шүү. Ялжч байгаа. Тэгээ өөрийгөө өдөрдөж сур. Өөрийгөө одоо юу гэдгийг залж сур. Дотроо байгаа залхуу
өөрийгөө ялж сураа залуучуудаа. За би энэ тамир манд тугаараа хахан дэшээ явлаа. Найзыгаа хүлээлээ.